За зөв биш хэлбэр арга буюу 3-аар нэмэх нь 3 тэнцүү А4 гэсэн сургалтын шинэ програм арга зохиосон. За энэ аргыг одоо олон сургуулиудаар хэрэглээд санаанд оромгийн өндөр үрдэнд хүрсэн учраас би урамшиж энийг нийтийн хүртэл болгоё гэж бодож байгаа юм. Ялангуяа өнөөгийн энэ өвчний явдлаас болж хүүхдүүд зөв бичгтэрээр асар их хоцрогдсон. Энэ хоцрогдлыг маш богинохон хугацаанд арилгах боломж нэгдсэн юм аа. За тэгэхээр би энэ аргынхаа тухай дэлгэрэнгүй тайлбарлаж яа. За тэгэхээр зөв бичгтэрмийг заагаад байхад ягаад хүүхдүүд алдаад байна вэ гэхээр Монгол хэлний багш нарт нэг доорх 3 алдаа байсан байгаа. Нэгдүгээр дөрмийг заахтаа шинжил ухааны үндэсгүй системгүй зааснаас болж хүүхэд мөн чанарыг ойлгодоггүй байж. Хоёрдугаар зөв бичих аргыг ерөөсөө хүүхдэд зааж өгдөггүй байсан. Гуравдугаарт нь өөрийгөө шалгах аргыг зааж өгөв. Тэгвэл би энэ 3 дутагдлыг арилгаж хүүхэд зөв бичих аргатай болсон, өөрийгөө шалгах аргатай болсон юм аа. Нэрт сургууль хүмүүжүүлэх занков сургасан байдаг. Хүүхдийг оюун ухааны хөгжүүлэхийн тулд 4 зарчмыг ойрмоцох хэрэгтэй гэж. Нэгдүгээр сурагчид мэдлэгийг өндөр түвшинд эзэмшүүл. Хоёрдугаарт хурдвчилсан түргэн аргаар заах хэрэгтэй гэж. Гуравдугаарт сурагч хичээлийн явцад сурах үйлдэлийг өөрөө хийж явах ёстой гэж. Дөрөвдүгээр зарчим нь сурагчдыг тодорхой хэмжээний бэрхшээлтэй учруулж түүнийг даван туулах аргыг зааж өгөх гэж. Тэгээ энэ зарчмыг би хэрэг баримтгасан явдал тодорхой үр дүнд хүрсэн юм аа. Тэгэхээр багш нараас зөв бичих гэж юу вэ гэж асуухаар хөвчлээ алдаагүй бичнэ гэдгийг. Тэгээ юу алддгийг бэ гэхээр гайхаад байдгийг. Тэгвэл ер нь дүрм журм заавар гэдэг чи яагаад гарсан юм бэ? Тэгвэл энэ ямар нэгэн хуулийг хэрэгжүүлэхийн тулд дүрм журм заавар гэж гардаг. Тэгвэл энэ зөв бичих дүрм чинь ямар хуулийг хэрэгжүүлэхийн тулд гарсан юм бэ? Гэхээр Монгол хэлний үг үтэх үг хууль гэж байдаг. Тэр нь яадаг юм бэ? Үг юунаас бүтээгүй баг нэг чинь авианаас их нэг чинь бол бүтээврүүдээс бүтдэг. Тийм учраас зөв бичих дүрм гэдэг бол энэ бүтээврүүдийн нийлцээр ямар дүрм гарч ийнэ гэдгийг бидний тодорхойлох хэрэгтэй болсон. Тэгээ Монгол хэл бол ерөөсөө залгамал гэж хэлдэг. Яагаад гэвэл бүтээврүүдийн нийлцтэй зөв бичих дүрм гардаг. Тэгэхээр үг бүтэхтэй экшиг авианаас одоо нэг үе төг бүтдэг гэж ингэж ярьдаг. Тэгвэл экшиг нь гээгүүлэгчийн амилаа оруулдаг. Гээгүүлэгч нь экшигээ амилуулдаг юм зүй тогтолтой юм байна. Жишээ нь А гэж хэлэхэд хүн ойлгохгүй, М гэж хэлэхэд ойлгохгүй. Гэтэл ам гэж хэлэхдээ зэрэг энэ эргэтнийг зааж байна гэж ойлгодог. Тэгвэл экшиг авиа ямар үүрэгтэй юм бэхээр гээгүүлэгчийн амилуулдаг юм байна. Гээгүүлэгч нь ямар үүрэгтэй ордог юм бэхээр экшигтэй дэм өгдөг юм байна. Тэгэхээр ам дэм хоёр нийлэхээр үг амилдаг. Үг амилна гэдэг чинь юу гэсэн үг гэхээр утга чинь гэсэн үг. Утгатай батна гэсэн үг. Тэгэхээр Монгол хэлийг энэ бүтээврүүд араараасаа угсарч ордог учраас энийг бид нар юу гэж хэлдэг вэ гэхээр залхамал гэж хэлдэг. Энэ залгаа бүтээврүүдийн нийлцээр зөв бичих дүрм гардаг юм байна гэж ингэж үзсэн. Тэгэхээр би энийг хүүхдийг хэлбэр ойлгуулахын тулд яасан бэ гэхээр томьёоны хэл ашигласан. Томьёоны хэл ашигласан явдал надад 4 боломж нээсэн. Нэгдүгээр зөв бичих дүрмийг бүтээлчээр өөрөөсөө үгнээс гаргаж авах энэ арга сургасан. Энэ бол зөв бичих арга сургасан. Хоёрдугаарт өөрийгөө шалгах боломжтой болгосон томьёоны хэлээр гэсэн. Гуравдугаар зөв бичих дүрмийг компьютерийн програмд оруулж болсон. Энэ том ажил багт. Дөрөвдүгээрт сургалтын олон тоглоом хийх боломж олгосон. Тийм учраас би томьёоны хэл ашигласан явдал хамгийн чухал үр дүн төрөглөө гэсэн. Заавал энэ одоо дэлгэсэн дээр томьёоны хэл гэж байна. Энэ бол нэг төвөртэй байх юм байхгүй. Бид нэр 35 үсгээ дотор нь 3 хуваадаг экшиг гээгүүлэгч тэмдэг гэж. За экшиг бол дотор нь экшигтэй заримдаг онцгой дэрвгэж хуваадаг. Гээгүүлэгчээ ирэм гэж хуваадаг.
Мордвогнохос гэж яваадаг, оргилтэй базархай гэж яваадаг. Тэгээ энэ идэхэн ойлголтыг тэмдэглэсэн тоо, үсэг, зураас ийм тэмдэг хэрэгж томьёо бүтээсэн юм аа. Тэгээ энэ томьёонд хүүхэд суралцчод ямар төгсгөлтэй өгөнд ямар ихтэй дагуулж задгаад байна вэ гэхийг маш хялбархан олсон. Энийг олснороо хүүхдүүд үгийг бүтээж хувилгахдаа нөгөө өвшиг гээгүүлэгч хаана яаж хөтөн барилдж хийх гэдгийг олж нээснээрээ хүүхдүүд бүтээчээр сурах арга барилд орсон юм аа. Тэгэхээр монгол хэлний үгийг бол одоо язгуур үгийн 100,000 орчим үг байна гэж 900-аар тодорхойлсон. Сүүлийн эрдэмтэд одоо маш олон үг байна. Бүр 3 сая язгуур үг байна гэж яриад байгаа. Тэгэхээр миний энэ зөв бүхэл төрмийг компьютер тоглоом нь томьёонд оруулахад монгол хэлний энэ вариант тогтолцоог олсон юм. Энэ вариант тогтолцоо гэдэг нь юу гэхээр монгол хэлний үг хийж ч байсан төгсгөл нь 3 янз юм. Ийм энэ вариант чанартай. Тэгээ энэ вариант чанар гэдэг нь юу гэхээр тухайн олон лог дотор маш олон давтагдж байдаг тэр мөн чанарыг хэлдэг юм. Тэгвэл монгол хэлний үгийн бүтцийн мөн чанар нь юу гэхээр үгийн төгсгөл 3 хүн. Гээгүүлэгчээр төгсөн, гişгээр төгсөн, зөөлний тэмдгээр төгсөн. Өөр ямар төгсгөл байна? Тэн дээр залгаж байгаа 400-аар залгуур байна. Тэр залгуурын эхлэл нь бас 3 хүн. Урт гişгээр эхэлдэг, гээгүүлэгчээр эхэлдэг, багийн гişгээр зөвхөн яа байдаг. Тэгэхээр 3-ын дараа 3 орохоор 4 байдаг байна гэсэн энэ вариантыг гаргаж ирсэн. Тийм учраас энэ технологи би 3 дээр нэмэх нь 3 тэнцүү 4 гэж нэрлэсэн. Тэгэхээр гээгүүлэгчээр төгссөн үгэнд гээгүүлэгчээр гэсэн дагуулж байгаа бадархай шиг бичин бичихгүй гэдгийг шийднэ 4. Урт гişгээр гэсэн дагуулж байгаа ген гэхгүй гэсэн 2 дахь 4. Зөөлний тэмдгээр төгссөн үгэнд янз бүрийн дагуулж байгаа болон болохгүй гэсэн ингээ 3 дахь 4. Яа гэж бодохоор хатуу зөөлний тэмдгээр тусгаарлах уу юу? Ердөө ийм 4 дүрмийг бид нэр 60 гаруй дүрм болгож зааж тасаж гисгчнээс болоод хүүхэд олддгүй төөрдөг юм байсан байгаа юм аа. Тэгэхээр одоо энэ дэлгэцэндээ та нар харж байгаа зөв бичих энэ вариант нь юу гэхээр 3-ын дараа 3 тэнцүү 4 гэсэн. Энэ нь юу гэхээр өвшиг гээгүүлэх тэмдгээр төгссөн энэ 3 дараагаар нь задгаж байгаа гээгүүлэх жолтой шиг яаяа. Гарч байгаа дүрм нь жиргэл хэсэг, гэсэг, бодох хэсэг, тусгаарлах хэсэг гэсэн ийм дүрм нь суралцдаг. За энийг хүүхдэд сургахын тулд энэ 4 баган дээр та нар хааж байгаа эхнийх нь юугаар төгссөн байна? Гээгүүлэгчээр дараагийнх нь юугаар төгссөн байна? Урт гişгээр дараагийнх нь янз бүрийн гişгээр төгссөн байна. Дараагийнх нь зөв тэмдгээр төгссөн байна. Энэ дээр залгаж байгаа дагавруудыг та нар харж байгаа. Эхний центрээр бичсэн нь дандаа урт гişгээр хэлсэн байна. Улаанаар бичсэн дандаа гээгүүлэгчээр хэлсэн байна. Тэр дараагийн хараар бичсэн нь бол яа гэсэн богино гişг. Тэрнээс уу гэсэн үндсэн 7 богино гişгээр төгссөн ихсэн залгуур нэгч байдгүй юм гэдгийг хүүхдэд ойлгуулах нь чухал. За тэгэхээр миний энэ аргыг хэрэгжихэд бол хүүхдүүдэд түлхүүр мэдлэг олгоно. Би ийм аргатай. Түлхүүр мэдлэг гэж юу хэлэх хүүхдээ зэрэг нэгдүгээр хүүхэд үсгийг ангиллыг таньж явах хэрэгтэй. Одоо характераас харахад бол хүүхдүүд бол эхлэлийн ангиллыг бүгдээрээ ярьж чаддаггүй. Жишээлбэл одоо 35 үсгтэй тэрний 3 хуваа 13 гişгтэй 20 гээгүүлэгчийн 2 тэмдэгтэйгээд ингээд ярьж чаддаг боловч энэнийг мэдсний хэрэг юу байна вэ гэхээр хүүхдүүд суучдаг. Энэ дээр багш нар яадаг вэ гэхээр алдаа гаргадаг байсан. 35 үсгийн 3 ангилснаар нөгөө монгол хэлний тэр хэдэн 10,000 үгийн төгсөд ердөө 3хан байдаг гэдгийг ойлгуулах байна. Тэгвэл 35 үсгийн ангиллыг мэдсэн хүүхдүүд миний бичих гэж байгаа ямар төгсгөлтэй гэдгийг ердөө доор нь мэддэг 3хан төгсгөл байдаг юм аа. Мал гэх юм бол гээгүүлэхээр төгссөн байна. Ханаг үед гişгээр төгссөн байна. Хайнаг бол зөөлөд төгссөн байна гэдэг. Энэс өөр ямар төгсгөл байх вэ? Ингээд хүүхдийн ачааг маш хөнгөвжсэн. Тийм учраас би нэг зөв бичиж сурах хялбар арга гэж нэрлэсэн учраас энэ ачаалтыг багасгандаа хялбарсан юм аа. За энэ суралцахын тулд хүүхдэд яах вэ гэхээр 2 дугаар түлхүүр мэдлэг нь нэр үг үйл үгийг цээжээр ойлгож сургана. Тэрээс тийм язгуурлын нөхцлүүдийг
Хүүхдэд бичгэн хандсан бичгээ тэгээд газар руу гээд ингээд чэйжээр хойлгочдаг. Ингээд чэйжээр хойлгох сурсан юм гэхээр дараа нь наад үгэн задлахаар амархан задлж чаддаг. Тэгээ яв гэдэг үг одоо явсан яваачаа явуулзаа явсгаа явдгаа явъя гэдэг ингээд чэйжээр хойлгоос сурсан. Дараа нь задлахаар явъя гэхэд яваачаа яв аач яваасаа яв аасаа явар усрахаг ус задлахын ирхэг шарвтай шар задлахын нэвтэр гэдэг ингээд амархан задлаж сурдаг. Энэ нь төсгөр мэдүүд орно. За дараа нь томьёоны хийж сургам нөгөө 7-оор юу тэмдэглэж байгаа гişгтэйгээ 9-оор юу тэмдэглэж байгаа заримбыг тэмдэглэж байгаа. Хэгээр юу тэмдэглэж байгаа үйлчлэгийн хээг тэмдэглэж байгаа. Ингээд томьёонуудаа заагаад өгч. Тэгэхээр тэрийг ойлгоснороо хүүхэд нөгөө үгийнхаа төгсгöd залгуурынхаа хэлбийг саяын томьёогоор томьёолчих. Тэгэхээр юуны дараа юу орж ийн вэ? Одоо яах вэ гэдгийг хүүхэд өөрөө бүтээчээр эвж хайж олж байгаа. Үүгээр энэ аргууд орчин үеийн дэвшил дарахтай өөрөө бүтээдэг, өөрөө шийддэг ийм боломж олгоснороо чухал байгаамаа. За томьёоны хэллийг заасны дараагаар зөв бичих баримжаа олгож байгаа. За зөв бичих баримжаа гэдэг үг 400 мянган үгэн дээр 400 залгуурыг залгахад ямар төрмөөр бичих вэ гэдэг ерөнхий баримжаатай болно. За тэгэхээр түрүүн би ярьсан Монгол хэдний үгэн төгсгөл 3 янз гэж. За энэ дээр дэрэгсэн дээр харахад гээгүүлэхээ төгссөн байна. Гээгүүлэгчийн дотор 2 янз гიშгтлээ заримдаг. Дараа нь гიშгэ төгссөн байна. Гიშг нь 3 янзын урт богино хос. За 3 дахь нь зөөлөд тэмдэг. За энэ 3-ын дараа залгаж байгаа залгуурын эхлэл нь бас 3 янз гэсэн. За тэр дээдлийн игнэнд байж гин. Гიშгт одоо гიშгт ардаа гიშгтэй байж болно. Чээд вар гэсэн дагварууд гიშгт ардаа гიშгтэй учраас 7-гийн хаад богино гიშг гэж байна. За 9-ийн тавд заримдгаа төгссөн. За бас заримдаг их хэлсмэртэй ардаа гიშгтэй байж болно. Сонсон дагдаг гэдэг ч юм уу. Ингэх юм бол одоо ардаа гიშгтэй заримдгийг 9-ийн хаад богино гიშг гэж хийнэ шүү дээ. За урт гიშгээр хэлсэн нөхцөл одоо араа яри ороо узаа ууд гэхэд энийг дандаа урт гიშгэд тэмдэглэж. За тэгээ яа гэсэн нөхцөлдөг яваа юу зүй харъя гэхэд яа гэсэн нөхцөл орсон байна шүү. За тэгвэл энэ миний энэ зөв бичих баримжааг яадаг гэхээр одоо сургалтын ямар арга төлөвлөдөг гэхээр хөлөг мэдээллийн арга гэдэг арга байдаг. Хөлөг мэдээллийн арга гэдэг нь шатрын хөлөгтэй дэстэй. Энэ дөрвөл чинь босоо тэнгэлтэй тэнгэлтэй гэж байгаа. Энэ босоо тэнгэлтийн уулзвар дээр ямар дүрм гарч ирж байна вэ гэдгийг хүүхэд мэдснээр дөрвөн байна гэдгийг тодорхой зурж байгаа юм. За тэр нэгдүгээр гэртээ тэнгэлтээр заримдгаар төгссөн гэж байна. Одоо дээрээс нь босоо тэнгэлгээр мөн гიშгтэй заримдгаар хэлсэн нөхцөл дагаж залгахаар тэр хоёр уулзвар дээр ямар дүрм шийдэх нь жирэглэн эсвэл жирэглэх буюу дөр энийг шийднэ. Тэгэхээр гэвлэхийн дараа гэвлэж харахаар жирэглэх хэсгийг шийддэг ийм баримжаатай болно. Тэ. Жишээлбэл одоо гараас гэх юм бол жирэглэхгүй. Гардаг гэх юм бол жирэглэхгүй. Гарам гэх юм бол жирэглэнэ. Гарангуудгүй яг нь жирэглэнэ. Ингээд жирэглэх хэсгийг шийднэ. Гэвлэхийн дараа гэвлэж харах дээр хүүхэд ихлээд юу бодох нь вэ? За жирэглэхгүй юу гэдгийг шийднэ. За дараа нь артишээ явахаар гэртээ тэнгэлгээр гээгүүлчээ төгсөг орж ирлээ дээрээс нь уртаг шиг залгадаа. За тэгвэл яах вэ? Уртаг шиг орж ирсэн тохиолдолд гээхүүгүй юу гэдгийг шийднэ. Тэр төгсгөлийн гээгүүлэгчийн уртад бадархай шиг байна. Тэрийг гээхүүгүй юу гэдгийг шийдэх учиртай. За дараагийнх нь баруун гар руу явахдаа зэрэг гээгүүлчээ төгсөгийн дээр яа орж байна. Тэгвэл гээгүүлчээ төгсөгийн яа ороход хатуу зүйлийн тэмдгээр тусгаарлана. Энийг шийднэ. Ингээд дөрвөнтэй болчихлоо. За одоо янз бүрийн гიშгэ төгсөгийн дараа нь богино урсгаас. За энэ дээр гээгүүлчээр хэлсэн даварыг залгахаар ердөө шууд хүчин дүрм хэрэглэхгүй. Ягаад гэвэл эгшиг гээгүүлэх шууд загчил шүтэгцдэг учраас ерөөсөө шууд хүчин. Чин хан гэсэн үгэн дээр вэз бол ханамж. Зандаа шууд хүчин. За дараагийнх нь баруун дэшээ явлаа. Урт гიშгэ төгссөн үгэн дээр богино гიშгэ төгссөн үгэн дээр урт гიშг орвол ген гэдэг дүрээр чинь харин урт ба хос гიშгэд төгссөн үгэн дээр ахаад урт гიშг залгууд яах нь нэгдэр дөрөв их шиг болчих гээд байгаа учраас харин дунд нь гээгүүлэх жиргэлдэг. Тэр нь М юм уу Г2-ийн ажмыг хийж жиргэлдэг.
Жишээ нь зараа гэдэг үгэн дээр аас дагвар залгаж тэгвэл зараа аас гэж болдоггүй. Яаж уншдаг вэ? Зараа наас гэж уншдаг. Аар гэсэн дагвар залгыг зараагаар гэж уншдаг. Тэгэхээр энэгээ гарч ирдэг юм дүрэн байдаг юм байна. За дараа нь тэр янз бүрийн шиг төгссөн үгэнд яа залгахад яах вэ? Ердөө шууд үчиж чинь. Ягаад гэвэл яа ч өөртөө үйл төсөв гээгүүлэгчтэй тэр учраас шууд залгаад бишгэд боломжтой. За дараа нь зөөлөн тэмдэг төгссөн үгэн дээр гэвлэх залгаад яах вэ? Болох уу юу гэдгийг шийднэ. Уртаг шиг залгууд яах вэ? Болоод нэг нь хасагдана гэдэг дүрэн бий. За зөөлөн тэмдгийн дараа яа орвол яах вэ? Зөөлөн тэмдэг шууд тусгаарлах үүрэг үүсдэг учраас шууд залгаад бичсэн. За тэгэхээр энэ хөлөг мэдэл дээрээс харахад бол хүүхэд хэдэн дүрм мэддэг. Жиргэлэхгүй дүрм, гээхгүй дүрм, тусгаарлах хэсэг дүрм, болох хэсэг дүрм. Энэ дүрмийг мэдчихтэй зэрэг хүүхэд яаж зөв бичих баримжаатай болж байгаа. За одоо баримжаатай болсны дараагаар зөв бичих арга зааж өгнө. За зөв бичихэд бол хүүхэд ерөөсөө сэтгэхүйн одоо дөрвөн үйлдэл хийдэг. Нэгдүгээрт нь үгэн бүтээврээр задсан. Заашинд хамалц гэж яхад хам элс гэдэг ингээд хоёр бүтээврээс бүтчихээ. За хоёрдугаарт нь тодорхойлно гэж юу гэсэн үг вэ? Юугаар төгсөв, юугаар гэдэг гэдгийг нөгөө товч чиглэл дээр бичнэ. Хам гэдэг үг хичтэйгээр төгссөн байна. Толгойн тогоо тэмдэг гэлээ яг эмийнхээ харалдаа бичнэ. За дараа нэмэх тэмдэг бол залгах гэсэн утга. За элс гэдэг бол мөн хичтэйгээр гэсэн учраас мөн долоогийн цэврээр тэмдэглэнэ. За тэгвэл гэвлэхийн дараа буюу гişлэгэн дараа гişлээ оржээ. Яаж бичих вэ гин. За одоо сая бид нэр яалаа дөрвөн үзсэн. Гэнгээхгүй, жиргэлэхгүй болохгүй, тусгаарлах. Одоо тэрнээс сонгоно. Гуравт нь сонгох нь биш. За тэгвэл энэ гэвлэхийн дараа гэвлэж байгаагаар жиргэлэх хэсгээ шийдэнтэй учраас жиргэлэхгүй гэдгээ сонгочихжээ. Одоо дөрөвдүгээр алхах маань юу? Шийднэ. Одоо жиргэлэхгүй үгүй тэгээд чи өөрөө шийдэж чинь. За тэгэхээр гişлэгэн дараа гişлээ орсуулчаас заавал гişиг бичдэг дүрмтэй учраас энэ хүүхэд жиргэлсэн. Хамаацгээд жиргэлсэн мэт. За одоо шалгана. За шалгахад яг хүүхэд зөв бичих дүрмийн хүрд зохиосон байгаа. За энэ өөрөөгөө шалгах дүрм хүрд. Сая долоо гişлэгэн дараа гişлээ орохоор яах вэ гэхээр энэ хүрдний базархай гişиг гэдэг хүснэгтийн нэгдүгээрт толоогийн дараа толоо орох юу гişлэгэн дараа гişлээ орвол хөвшиг жиргэлнэ гэж бичсэн байж. За энэ зөв бичих дүрмийг ингэж хүрд хийж өгсөн явдал бол нэгдүгээр өөрийгөө шалгадаг аргатай болсон, хоёрдугаарт зөв бичих аргад суралцсан. Зөв бичих аргад бол суралцахад одоо би томьёолдог аргын энд үзүүлье. Жишээ салшгүй гэж бичсэн байна. Сал гэдэг үг бол ихтэйгээр төгсч. Залгаар нь заримдаа хэлсэн байна. За их шиг жиргэлэхгүй үгүй юу гэдгийг шийднэ. За усархах гэж байна. Заримдаа төгссөн дэвшигтлээ орсон байна, жиргэлсэн байна. Танил гэж ütсэн байна. Зөөлөн тэмдгийн дараа дэвшигтлээ орсон байна. Бодно гэсэн байна. Чадал гэдэг үгэн дээр аар дагвар задгсан байна. Гэхсгийг шийднэ гэсэн ген гэж шийдсэн байна. Жахвц гэдэг үг. За уртаг шиг төгссөн үгэнд тодорхойлоход ангатах шигийнхаа араасаа дөрвөн авийг заавал тэмдэгдэг. Жишээ нь жахвц гэдэг заримдаа төгссөн. Төвний урд бадархай гişиг байна. Төвний урд дэ заримдаг байна. Ахаад хэ заримдаг байна. Энийг заавал тодорхой. Яагаад гэвэл энэ богино гişиг хэнд хэрэгтэй вэ гэдгийг тодорхойлохын тулд ийм дөрвөн тодорхойл хийдэг. Тэгэхээр жахвц гэдэгт байгаа бадархай гişиг ямар үүрэгтэй вэ? Хэдэн үүрэгтэй вэ нэ? Нэгдүгээр заримдгийн дараа орсон заримдаг гişиг хэрэгтэй. Эсэд хэрэгтэй байна. Хоёрдугаарт хэгийн дараас нь дээд бас хэрэгтэй. Хоёр үүрэгтэй байсан учраас энийг урт гişиг залгахад гээгэвэ гэсэн. Гэтэл арлууд гэд яасан байна. Гээсээ ягаад гэвэл арл гэдгийг аавал ганцхан ардаа байгаа гişгтэй гэдэг гişиг жуулж ийсэн. Урдтай гişгтэй урдтай гişгтэй учраас тэрийг хэрэглэхгүй. Тэмчс гээсэн байна. За авраад гэдгийг ажиллах. За бодцохоо гэхэд заримдгийн дараа заримдгаар хойч хэрэглэнэ. Дуудах гэхэд тэр хээг яагаад хэгээ тэмдэг гэсэн эсвэр тэмдэглэхгүйгээр үйлдэлийнхээ учраас эсвэр тэмдэглэв.
хийчихээр тэмдэг гэсэн. За гэх мэтээр ийм томьёонуудыг ашиглаад хүүхэд тодорхойлтын гаргаад тодорхойлт гаргасны дараагаар шууд энэ хүрдэн дээрээс чиний саяын гаргасан тодорхойлт чинь хаана таарч яана гэдгийг хараад өөрийгөө шалгаж. Тэгээ зөв бичиг төрмийг бол энэ зөв бичиг төрмийн хүрдэг хийхэд нэгдүгээр бадархай шиг бичихгүй нэг. Дараа нь гээгдэхгүй. Дараа нь яагаагүй. Дараагаар нь энэ зөөлөг тэмдэг ий болох гэсэн. Дараа нь зарим дүрм гэдэг нэгээд үйл өгөөсгөлээ гэдэг энэ чим илгаагийн дүрм, үгэн дондорсон бэвэгийн дүрм, жишийн дүрм гэдэг тусгай үг зүйтэй холбоотой дүрм байдаг. Тэрийг энэ дураг байсан. Тэгээ хамгийн сүүлд эри мөгийг яаж бичих вэ гэсэн дүрмийг ингэж багцлсан юм. Тэгээ зөв бичиг дүрмийг заахад бол ерөөсөө үндсэндээ 1 2 3 4 5 6 багц дүрм байгаа юм. Энийг бол ерөөсөө маш цөөхөн цаг дотор нэг мөсөн үзэгтэй зэрэг хүүхэд системтэй зөв ойлголт авснараа их ухамсартай мэддэг болдог. Хоёрдугаар өөрөө ингэж томьёогоор юуны дараа юу орж ийн ямар учиртай гэдгийг тайлбарлаж чадсанараа хүүхэд зөв биш аргыг ухамсартай эзэмшиж байгаагийн гол учир энэ байна. За би энэ томьёо хэрэгжсэний 2 дугаар надад ямар боломж олдсон бэ? 3 дугаар боломж нь юу гэхээр одоо зөв бичих хөдөлгөөний тоглоом хийх боломж олгосон. Тэгэхээр наадангаа суралцж болдго юм байна. Тэгэхээр нийт сургууль хүмүүжүүлэх хомлын хэсгийг юу гэсэн бэхээр за харгуудын дотроос хаана арга бол тоглоомын арга гэж хэлсэн байдаг. Яагаад гэвэл хүүхэд тоглоно гэдэг бол ерөөсөө бүх юмаа өөрөө бүтээчээр хийдэг. Хүүхэд хэдийгүй том хүн одоо тоглохдоо яадаг вэ? Ягаад өөрөө бодож, өөрөө сэтгэж ажилладаг. 2 дугаар тоглоомын аргын нэг онцлог нь юу гэхээр ядангуяа энэ багаар ажил сурдаг. Ийм ач холбогдолтой. Тийм учраас одоо энэ сургалтын тоглоомын арга бол хаан арга гэж хэлсэн байгаа. За хүүхдэд бол одоо ямар нэгэн сэдэд төрүүлдэг, ой тогтоолтыг хөгжүүлдэг, асуудал шийддэг, багаар тоглодог учраас нийгэмшүүлдэг ийм онцгой учраас энэ тоглоомын олон тоглоомыг зохион хийгсэн юм аа. За нэгдүгээр одоо тоглоом бол энэ мандан жолооч гэсэн тоглоом байгаа юм. Ийм тоглоом хийсэн. Энэ яг хөөхөр одоо жолооч нар жолооны дүрмээр явдаг бол энэ хүүхдүүд зөв бичих дүрмээр явна. За энэ пэйж явуулны машины зогсоод юм ин. За энэ дүрмээр яаж явахаар багш нэг үг хэлнэ. Тэр үгийг зөв бичих дүрмийн тодорхойлцоход өөрөө саяхан томьёогоо тэгээ тэрүүгээр аялна. За жишээлх юм бол одоо хүсье гэж бичих бодлоо. За тэгвэл хүс гэдэг үг заримдгаар төгссөн учраас энэ хүүхэд машинын жодоод энэ заримдаг өсөй харалдаа юм. Тэгээд төв зам руу ороод ирнэ. Төв зам руу орж ирэхэд зам дөрвс бас энэ заримдгийн зам, энэ уртагшгийн зам, энэ экскологийн зам, энэ яаёгийн зам байна. Хаашаа явах вэ таминэгэн шүү дээ. Тэгэхээр е дагуулж чадах учраас энэ яаёгийн замаар ороод ийшээ ингээд тавьда. За одоо ингээд явсан чинь энэ дээр ирсэн чинь энд дэр зогсоод байна, энд байна, энд байна, энд байна. Энэ олон зогсоод байна. Энийний хаа зогсох вэ? Тэгэхээр дүр мэддэг хүүхдүүд экскологоор төгссөн үгэнд яаяа орохоор яах вэ гэхээр энэ экскологийн дараа яаяа орсон байна. Тэгвэл гатуугийн тэмдэгээ тусгаарлана гэд энэ дүр минь байж. Тэгээ энэ дээрээ зогсохоор энэ хүүхэд зөв бодлоо. За нэг даалгавар биелүү дээ. За дараа нь дахиад одоо дүрм авъя л одоо садашгүй гэдэг үг чи. За сад гэдэг үг экскологоор төгссөн учраас доодоогоос гарна. Замд ирлээ. Одоо зам салсан ишгүй гэж заримдгээр хэлсэн дагуулж залгасан. Энэгээр дахиад энэ одны хаан зогсох вэ? Экскологийн дараа заримдаг орсон зогсоод энэ байна. Их шиг жирэг гэхгүй гэж байж. За гэх мэтээр ингээ 10 хэдэн үг тайлбарласны дараагаар алдаа гаргахгүй монтажуудаа цаавал алдаа гаргахад давтан курс суралцсан. Шатаач нар тэгдэг шүү дээ тийм ээ. Тэр шиг ингэдэг. Энэ дээр ингээ бүх төрм орсон байна. За дараагийн нэг тоглоом нь юу гэхээр энэ хөл өмг гэдэг дүрм ба. Энэ үзэхгүй яаёг яаж бичих вэ гэдэг зориулсан тоглоом. Энэ хөл өмгийн тоглогч нар бол говцаар язгардаг. Энэ цэнхэр шорттойнууд нэг баг их. Энэ хөрөн хөдөлгөхтэйнүүд нь нэг баг их.
За багийн тамирчид бол одоо номертэй байдаг шүү дээ. Тэгээ номерын оронд яах вэ гэхээр нөгөө том юунууд яа ёо гэсэн том ёо хатуугийн тэмдэг, зөөлгийн тэмдэг ишгэлтөө гэдэг. За тэгсэд одоо явъя гэдэг үгийг өгдөө. За энэ хөрөн гоцтой тоглогчид тоглолтыг оруулъя гэж бодъё. Тэгээ хүр гэдэг үг юугаар төгссөн бэ? Эгчгцөөгоор төгссөн. За тэгвэл 7 гэсэн номертой үг хаа байна вэ? Тэрийг олно. За энд яаваа 9 байна. За энэ 7 гэж энэ байж. Энэ хүүхэд тоглосон бөмбөг оруулна. Хааш нь руудах вэ? Өөдөг нь юу гэсэн үг өгдөө? Хүсье гэсэн тийм үү? Биш ээ. Харъя гэсэн. Тэгээ хар гэдэг үг бол эгчтэйгээр төгссөн. Одоо яа задлахсан учраас одоо ямар номертой өгдөг вэ? Яа ёо гэсэн номертой өгдөг вэ? За тэр хаа байна вэ? Яа ёо гэсэн номертой өгөхөд энэ байна. Энэ зэнгэр шаардтай. Өөрөө газар өгчих юм бол айд өгсөн учраас хураагдсан шүү дээ. За одоо яг задлахаар яаж бичих вэ? Хатуугийн тэмдэгээр тусгаарлана. Энэ номертой өгдөг вэ? За энэ хүүхэд гол хийн. За энэ дараалал ингэж явж чадсан бол энэ хүүхдүүд зөв тоглолоо гэж нэг оноо авлаа. За гэх мэтээр ингээд өгнүүдийг зөв бүснээр энэ багууд хож хэсгэн шийдэгдэнэ. За ингээ хоёр тоглоом байна. За дараа нь энэ яах вэ гэдэг тоглоом байгаа юм. За яах вэ гэдэг нь юу гэхээр одоо манай Монгол тоглоомны нүх шах гэдэг тоглоом байдаг даадуугаар. Тэр үнтэй их төстэй. Тэгэхээр ийм 40 ширхэг хүзэр шиг юм байгаа юм. Ийм. Энийг хуваагаад авна. 40 ширхэг ч юм бол одоо 5 хүүхэд тоглоно бол 8 хүзэртэй болох нь биш үү? За ингээд гарчлаа. За тэгээ аль нэг нь гарахаа өстой хүүхэд гарна. Энэ хүзэр дээр яах вэ гэхээр энэ эхний энэ зураас нь энд 4 минут байгаа юм. Энэ зөөлийг тэмдэг хэмээрээ байна гэсэн үг. За энэ J1 гэж байвал яах вэ? Жир гэж нэ гэсэн үг. Энд шууд бичнэ гоо шууд залгаад бичнэ гэсэн үг. Энэ Г гэж байвал нөгөө энэ дэвлэгч жир гэж бодно гэсэн шүү дээ. За энд зөөлийг тэмдэг яа байна гэдэг. Одоо хүсийг гэд ягээр задлахад зөөлийг тэмдэг тусгаарлаа шүү дээ. За тэгвэл тэр байх чий дээ. Ингээд энэ эхний босоо дөрвөлжин тэр 4 нь байгаа юм. Дараагийн том дээр нь яах вэ гэхээр бичих үгнүүд нь байж байгаа юм. За жишээ нь энэ хүүхэд ихлэ гарлаа ихтэй зэрэг юу гэсэн үг байна вэ? Салшгүй гэдэг үгийг яаж бичих вэ гэдэг. Нөгөө томьёон байж байгаа энэ дээр чинь дорн. Яасаа ихтэйгэн дээр зарим дөрнө яаж бичих вэ? Тэгэхээр энэ яах вэ? Салшгүй гэдэг яах вэ? Жиргэхгүй юу? Жиргэхгүй чинь. Тэгэхээр жиргэхгүй хүүхэд бол J-гүй гэсэн юм ард нь залгаад энэ ард одоо ингээд залгаад тавих нь шүү дээ. J-гүй гэсэн юм. За энэ нэг хүүхдүүд хуваагаад тавцсан учраас маш амархан болно. За энэ хүүхэд жиргэхгүй гэдэг ингээд шахчихлаа. Тэгвэл ахаад нэг дүрэн гараад ирсэн. Самбарууд, ахмадууд гэд яаж бичих вэ гэхээр. За энэ экскцогийн шаардлагаар энэ богино ихтэй гээж болохгүй гэж. За тэгвэл гээхгүй гэд энэ хүүхэд энд ингээд шахчихлаа. За тэгэхээр ахаад нэг үг гараад ирсэн юм. За тэгээ мөрөөдийг гэдэг үгийг яаж өгчих вэ гэхээр зөөлийг тэмдэгээр тусгаарлана гин штэ. Тэгэхээр зөөлийг тэмдэгээр тусгаарлана гэсэн ийм үзэртэй өгөөд энд ингээд шахаад авчих. За дараа нь яах вэ гэхээр мэгт ус гэсэн үг байна. За энэ яах вэ? Заримдгийн дараа заримдаг орсон гэж бод буруу сэтгэж байна. Юу гэж сэтгэвлээ? Эсгийн дараа Т-чи орох юм бол ихшиг жиргэхгүй бичнэ гэсэн тийм дөрмийг бичнэ. J-гүй гэсэн дагвар залгах шийдэ. За гэх мэтээр энэ хүүхдүүд гардах үзрээ хэн зөв бичиж төрүүлж шахаж чадсан нь хожин гартаа хүзэрт хэдэн хүзэртэй үзсэн тэр тоогоороо хүүхдүүд яах нь. Хожигдсон. Жишээ нь энэ дэлгэцэн дээр байхад одоо энэ экскцогийн дараа экскцлоор орохоор яах вэ гэж асуугаад гаралт гэдэг жишээ авсан байж тэгэхээр экскцогийн шаардлагаар жиргэднэгээ дараа шигдсэн байна. Дараа нь ширхэгүүл гэдэг үг үүссэн байна. Утгашгаар гэсэн дагуу задлахсан чинь тэр бадрахаа их шиг ганцхан ардлынхаа гэвэл хэрэгтэй байсан учраас ген гэдэг үг шигдсэн байна. Гэтэл жахвцыг гэдэг үг гарч ирсэн.
Тэгвэл гээхгүй гэж хэлсэн байна. Дараа нь юу гэсэн байна? Унаарай гэсэн байна уу? За тий. Тэгвэл энэ логин шиг гээгднэ гэдэг ч юм уу ингэж тайлбарлах хэрэгтэй. За энэ бол одоо яг хөзөр тоглож байгаатай ажиллах юм бодвч Монгол тоглоом даалгавартай төстэй тэгээ яах вэ гэхээр асуулт дэвшиж байгаа. Эхлээд энэ үгийг яаж бичих вэгээр асуулт дэвшээд тэгж бичнэ гэж хариуг нь та нар тавиад хариу тавьчихсан зэрэг дахиад нэг үг гарч ирээд ингэсээр бол одоо хүн картгүй үлдсэн хождог карттай үлдсэн хожигддаг ийм дүрмтэй. Хэн дүрм сайн мэддэнд ороод шахаад явчихна. Дүрм мэдтгүй хүмүүс тэгээд хоцрох өдөр барьж үлдэх ийм учиртай юм байна. За дараа нь энэ их үрсийн уулзалт гэсэн тоглоом байгаа юм. Энэ дээр бол одоо янз бүрийн амьтан өөрийн үр төлөв байгаа юм. Тэгэхээр одоо энэ дээр бар байж гэн. Тэгээ баг энэ зургийн доотолд гарам гэдэг үг байгаа. Тэгээ гарам гэдэг үг бол гар гэдэг дээр юм залхахаар өвшиг жиргэлсэн байна шүү дээ. Тэгвэл өвшиг жиргэлнээ ишгцгийн дараа ишгцээ орохоор өвшиг жиргэлнээ гэдгийг хүүхэд хаанаас олох вэ? Эндээс тэр бамбарын дор тэр томьёо байгаа юм. Тэгэхээр барын зурлагыг бамбар гэдэг гэж хэлээд их хурс хоёрыг зөв уулзуулж гин гэж. Тэгээд энэ туулаа гэж байна. Туулааны зурцаг нь юу вэ? Бүжин гэдэгт бол одоо туулааны дор юу гэсэн томьёо байна уу? Үг байна уу? За тэгээд тэр хүүхэд одно. Одоо хамгийн сүүлийн тоглоом бол туулаа хариалт гэж байгаа юм. Энэ туулаа хариалтууд одоо хүүхэд маш их сонирхолтой тоглодог. Ягаад гэвэл хүүхдүүд чиртэй гэдэг тоглоом байдаг шүү дээ. Тэр үедээ ажиллах. За энэ нэгдүгээрт нь яаж стандарт юу вэ нөхөр төгсгөл гэдэг дээр 7-9 зөөлийг тэмдэг гэдэг чинь эсвэлтэй заримдаг зөөлийг тэмдэг адныгээ төгссөн байна гэсэн утгатай. Дараагийнх нь уртаг шиг хосох шиг богино шиг байна. Дараагийнх нь бүтээвэр гэдэг цэнхэд байдаг гэсэн дээр залгуурууд нь байгаа юм. Шийдэл гэдэг дээр үгийн дөрөв нь байгаа юм. За жишээлх юм бол одоо гарыг гэж үг өглөө. За нэгдүгээр хүүхэд бол хаанаас гарах вэ? Гар гэдэг үг эксклад төгссөн учраас 7-гийн тооноор туулаага тавина. За 7-гийн тооноор тавьчаад дараа нь хаашаа өсөрөх вэ? Яа загвар залгасан учраас яа гэсэн үсгэн дээр 2 дахь туулаагаа тавина. За тэгвэл эксклад төгссөн үгэнд яа орохоор яаж биших вэ гэхээр гацуугийн тэмдэгээ тусгаарлана гэх тэр шар дэвсгэр дээр гацуу зөөлийг тэмдэг байна. Тэн дээр аваач тавина. Энийг шалан дээр ингээд 60-таагаа зурчаад шохоогоор тэгээ хүүхдүүд өөрөө үсгийг тоглож байна. Бачтайгаар. Тэр сая монтажлал шиг бол хүүхдүүд нөгөө удирдлагын машинаар бас тоглож болдог. Тэр үедээ нөгөө жижигхэн суугаад жолоод явдаг. Тиймээр тоглож болно. Одоо салбай дээр тэр зургуудыг тавьчихаа тэгээ тоглож болдог. За энэ тоглоомыг яснаар хүүхэд бол өөдөхгүй сонирхолтой өөрөө бүтээж хийж байгаа учраас зөв бишиг төрөмд одоо цогцоход их төхөмтэй байдаг юм аа. За ингээд энэ зөв бишиг төрөмд суралцахын тулд хүүхдэд ямар зүйл байх вэ гэхээр энийг харуулаарай. Хүүхдэд ийм гар карт байна. Энэ картын дээр хамгийн эхлээд үсгийн ангиллал байна. Энэ үсгийн ангиллыг мэдснээр хүүхэд юу суралцах вэ? Өв юугаар төгсөх вэ? Залуугаар юугаар эхлэх вэ гэдгийг орхноо суралцдаг. За дараа нь зөв бишиг баримжаа гэдэг хөлгөн мэдээж аргад бид рүү тайлбарч өгсөн. Тэр байж байгаа юм. Ерөөсөө 4 байна гэж. Энд чинь нөгөө миний энэ технологийн 3-ын дараа 3 ороход 4 байна гэж хэлсэн эндээс гарч байгаа юм. За дараа нь зөв бишиг арга нөгөө алгоритм маань бичсэн. За энэний ард талд нөгөө зөв бишиг хүрдээ бичсэн. Өөрөөр шалгадаг хүрдээ бичсэн. Тэгээ энийг л хүүхэд ойлгоод авчих юм бол ерөөсөө ямар ч үгийг алдахгүй өөрөөгөө шалгадаг болж байгаа юм. За тэрнээс гадна
Энэ шалгадаг хүрдгийг бас нэг арай өөрөөр сонирхолтой тэгээ бас зарим хүүхдүүд их дөхөм дэмждэг үзүүлэхээр ийм эрэгдэг хүрд хийсэн. Энэ хүрд нь ийм бүтэн дугуй хүрдтэй дээрээ хагас хүрдтэй. Хагас хүрдэн дээр нөгөө залгуурын чинь эхлэлүүд бичээстэй. Уртаг шиг бол энэ бичээстэй, яа бичээстэй, ихшигчлөө бичээстэй, заримдаа бичээстэй. А энэ бүтэн дугуйн дээр жишээ 1-2 бичсэн байж байгаа. За энийг яаж ашигладаг вэ гэхээр энэ дургын шар дээр даврууд бичсэн. Одоо ингээд хамгийн ихний ихлээр ингээд Е бичсэн байна. За тэгээ Е-г одоо задлах юм биш. За тэгвэл одоо юу гэдгийг хүсий гэж бичих юм уу, хэлий гэдэг ч юм уу, мөрөөдий гэдэг ч юм уу ийм үг орж ирлээ. За тэгвэл одоо энэ Е-гийн урд талд 5 цифр байгаа. Тэгэхээр энэ бүтэн дугуй дээр бас 5 байгаа. Тэгэхээр хүүхэд 2-5-ыг яг харалтай болгоно. За яг харалтай болгосон чинь хүс хэд гэсэн үг байна. За энэс өөр ямар ч үг байж болно шүү дээ. Энэ чай төстэй үгэд дээгүүр чи төгссөн ийм үгэд байвал одоо яг энэ дөрмөр гэж байна. За тэгвэл энэ хоёрыг харалтай болгочихтай зэрэг энэ цонхоор 4 гарч ирнэ. Зөөлөн тэмдэг Е гэдэг нь зөөлөн тэмдэгээ тусгаалаа гэсэн үг. За тэгвэл одоо татыг гэдэг ч юм уу, хазыг гэдэг ч юм уу, очиг яа гэж бодлоо. Яаг эндээс олсон чинь урд нь 4 цифр байна. 2-4-ийн хооронд нь харгалзуулах хэрэгтэй болно. За ингээ эргүүлээд байна. 3 юм чинь 4-ийн тоо хаа байна уу? За энэ 4-ийн тоо гараад ирлээ. За ингээ 2-4-ийг харгалзуулахтай зэрэгэн дээр тат гэсэн үг байна. Татay. Тэгээ татay гэдэгтэй ажлын эргүүнд одоо магтай, татай, оролдой, очий бүгд ажиллах. Энэ нөгөө цонхоор нь яа юм яагийн урд хатуугийн тэмдэгээ тусгаарлаа гэдэг ингэ бичсэн байна. За одоо энэ дээр одоо ингээд 11 хүртэл цифр байгаа. Тэрийг ингээд тохируулахаар энэ дээр бүх дүрм гараад ирнэ. Энэ цонхоор гейм гээхгүй, жирэглэхгүй, болохгүй бүгд гарч ирнэ. За энэ бол одоо их сонирхолтой хүүхэд өрөөсөө энэгээ тоглож байгаа юм шиг ингэж үзэж байгаа алдаагаа засч болж байгаа ийм юм байнамаа. За ингээ хамгийн сүүлийн боломж юу гэхээр зөв бичих дүрмийг програмчилж болсон. Би програмчлаагүй, програмаас програмчилж гэсэн. Ягаад гэвэл энэ зөв бичих энэ хураангуй томьёо хийж чадсан 2 дугаартай зөв бичих алгоритмыг зохиож чадсан учраас компьютерийн програмд орох боломж өгсөн юм билээ. Тэгээд энэ CD-н дээр одоо би энэ юуг зүйлийг хэлэх санаарт. Энэ програмаар ороход яаж ашиглах вэ гэж. За энэ дэлгэцэн дээр одоо ингээд програмаар орохоор ингээд үг, бүтээвэр, дүрм гэдэг юм 3 цонхоо гавж. За тэгэхээр энэ дээр одоо харъя гэж бичье гэж бодъё. За тэгэхээр үг гэдэг дээрээ харъя гэж бичнэ. Тэр маавзаа ингээд дарахтаа зэрэг энэ хажуу талд нөгөө алгоритмаар яг гараад ирсэн эхлээд үгэн задлалчлаа харъя. За дараа нь тодорхойлохоор энэ ихшигтэйгээр төгссөн үгэн дээр яа яг аль нэг задлахаар яах вэ гэхээр нөгөө дүрмээ сонгоно хатуу зүйлийг тэмдэгээ аль нэгээр тусгаарлна гэдэг энд хатуугийн тэмдэгийг сонгоцсон байна. Шийдэх нь харьяа гэж хатуугийн тэмдэгээр тусгаарлаад бичсэн байна. За энийг шалгахаар нөгөө түрүүшийн бидний зөв бичих дүрмээ өөрийгөө шалгах карт гэж үзүүлж ирсэн шүү дээ. Тэр картаар яг энэ томьёо ингээ гарсан байгаа. Томьёоны хэлээр. Ингээд бөхөөгөө бичиж явчихна. Одоо ингээд буцаагаад энийг ингээ харилцагчаад одоо хар гэдэг юм одоо өөр юу гэдгийг оч гэсэн үг чи. За оч гэсэн үгэн дээр одоо цогоо гэсэн дагвар залгая. За цогоо гэжтэй. За одоо дүрм дээрээ дарна. За энэ ингэсэн мэт оч гэсэн үгэндээ цогоо дагвар залгаад задлжтай оч задлахын цогоо тодорхойлох нь жж шин дараа заримдаг гэсэн гэгүүлэгч орохтой зэрэг тэгшиг жиргэлнэгээ гараад ирсэн байна. За тэгээ энэ ингээд хшиг жиргэлсэн. За дараагийнх нь
Баярлалаа. За садашгүй гэж бичиж. За сад гэсэн үг хаа байна уу? Энэ холдсон чи хардгүй шүү. За сад гэсэн үгэн дээр одоо ямар дагуулж чадах вэ? За ишгүй гэсэн дагуулж чадах вэ? Ишгүй. За сад гэсэн үгэн дээр ишгүй задгасан. Ишглогийн дараа заримдаг оржээ. Тодорхойлчлоо. За одоо дөрмөө сонгохоор жирэгдэн жирэгсгүй гэдгийг сонгочлоо. За энэ үгүй шийдэхдээ садшгүй гэж жирэгсэнгүй гэжлээ. За тэгээ ишглогийн дараа заримдаг орохоор ишиг жирэглэхгүй гэсэн дүрм тэр нөгөө бидний шалгадаг шалгуур дээр байж байгаа. За гэх мэтээр ингээд ямар үг байна? Язгуур үг байна бичнэ. Бүтээврийн бичнэ энэ юун дээр дүрм гэдэгдээ зарах нь хажуу талд нь ингээд хамгийн гол нь одоо тойл биш гэдэг нь юу гэхээр ийм дүрмээр бичлээ шүү гэдгийг харагдаж байгаа юм. Үүгээрээ зүгээр тойлноос ялгарч байгаа юм. За зэрэг аргаа би ийм хоёр цовруул ном болгож гаргасан. За энэ нэгдүгээр номон дээр бол ерөөсөн түрүү чимэнийг заасан гिचэд бүтнээрээ багтсан. Тэг ямар арга уу яаж хэрэглэх вэ? За тэгээд дүрмэнтэй холбогдсон дасгал, сойрлоо, цээж бичиг дасгалууд ингээд энэ багтсан байгаа. За хоёрдугаар хатаар бол ерөөсөө нөгөө Монгол хэдний үгэн ховлох бүтээх дагавар 400 гаруй байдаг гэсэн тэрвнийг энд тойл болгож бичсэн. За бас нөгөө олон янзаар бичиж байгаа үгнүүдийг нэг мөр болгосон тойлыг бас давхар багтаасан. Ийм хоёр ном байгаа. Энэ хоёр бол багш сурагч ажиаданд зориулж бичсэн ийм ном. За тэрнээс гадна би тэр томьёоны хэл хэрэглэсэн явдлууд надад 4 дахь боломж нь 3 дахь боломж юу гэхээр энэ захин багш гэсэн CD зохиох боломж олдсон. Энэ CD-ийн дотор бол 6 төрлийн юм байгаа. Зөв бичих төрмийн 180 минутын видео хичээл байгаа. Одоо ингээд сургууль хоцорсон хүмүүс бол энийг яхад одоо би 180 минутанд одоо бүх төрмийг багтаагаад заагаад дасгаж чийс орилын бүгдийг оруулсан байгаа. Дараагийнх нь бол 6 цээж бичиггүй. Одоо компьютерээ нэгээд энэ евро орохтой зэрэг цээж бичгийг компьютер чи хэлжигэнжээ компьютер дээр цээж бичгээ бичнэ. Дараа нь шалгах гэдэг маавцыг дарахтай зэрэг чи хэрвээ алдсан бол алдсан үг чинь улаан өнгөтэйгээр гараад ямар дүрм алдсан гэдэг дүрм дэрэгдэнд бичээстэй гарна. Ийм 6 цээж бичиг байгаа. За тэрнээс гадна энэ зөв бичих дүрмийн програм гэж боловсруулсан. Програм гэдэг рүү орохтой зэрэг ерөөсөө 3 цонх гарч ирнэ. 3 цонхын эхний үг нь язгуур үг байгаа. Дараа нь дагвар байгаа, дараа нь дүрм гэж байгаа. Тэгээ язгуур үгэн дээр одоо жишээлх юм бол гацыг гэж ингэж бичих бол одоо үг гэдэг дээр язгуур үг тат гэдгээ бичээд дагвар гэдэг дээр яагаан тавиад тэгээ дүрм гэдэг дээр маавцаа дарахтай зэрэг хажуу талд нь гэвлэгчээр төгссөн үгэнд яа дагварыг задгахад гатуугийн тэмдгээ тусгаар бичнэ гэсэн дүрм нь нөгөө тэр арга хэлсэн шүү дээ. Алгоритм гэж 5 одоо дараалалтай алхамтай ажил хийнэ гэдэг. Яг 5 алхманд тэнд бичгтээ гараад ирнэ. Тэгэхээр энэ бол ерөөсөн тойл биш шүү. Энэ юу гэхээр зөв бичих аргыг боловсруулсан дурынхаа үгийг үг гэдэг дээр бичээд тэр дагварын залгахтай зэрэг тэгээд дөрмөн дээр хэлэхтэй зэрэг энэ үг чинь ийм дөрвөр ингэж бичнэ одоо гэвэл ген жирэгдүү жирэгсэн тусгаар нь ээ болоод болно гэдгийг яг энэ дотор ингэсэн байна. Тэгэхээр энэ бол ганцхан багш сурагч төдийгүй бичиг хэрэг хөтөлдөг бүхэнд хэрэгтэй ийм сэдв байгаа юм аа. Одоо ямар нэгэн үг яаж бичдэг вэ? Аав ээж багшаа гэдэг ч юм уу найзаагээд биенээсээ сургалцахын оронд энэ CD-ний програм руу ороод асуухтай зэрэг ийм дүрмээр ингэж бичнэ гэж гараад ирэх юм байгаамаа. За ингээд одоо би энэ зөв бичих хэлбэр арга уян дээр нэмэх 3 гэсэн техникой боловсруулаад ийм ном ийм CD бүтээсэн тэр сургалтын тоглоом мэдээ бүгдэн танд тайлбарлаа. Хэрвээ энэ талаар сонирхож байгаа хүн байвал миний утас 9987 4064 гэсэн утас байна. 9987 4064 гэсэн утсаар холбогдож болно. За тэгээд төгсгөлд нь хэлэхэд энэ аргыг би нэлээд олон газар хэрэгжүүлсэн. Хамгийн сүүлд бол Монгийн гэдэг сургууль би 3 багш дагалдуулж ажиллаад тэгээд дараа нь Үрдөнгийн тооцож 3 багш хуруулаа нээлттэй хичээл заасан.
3 ангиас нь одоо ангид нь таарсан 120 хүүхдээ цээж чиг бичгэд ердөө 4 хүүхдэд 2 алдаж ийсэн. Энэ юу гэхээр яаж бичдэг аргаа мэддэг, зөв буруу үснэ шалгадаг аргаа мэддэг байсан учраас хүүхдүүд ийм алдаагүй бичиж чадчихсан юм аа. Төв аймгийн 10 жилийн зохицолбор сургууль энийг одоо 60 гаруй багш хэрэгжилж байгаа. Үр дүнд хүрсэн. Энэ чинь бүр 85 оноос эхэлсэн юм шиг миний нарга. Тэгээ одоо улам боловсруулангууд одоо ийм CDT сурах хэрэгтэй болсон. 85 онд одоо яамны групп шалгалт гэдэг болоход одоо багангийн багш нарын үзүүлэх үзүүлэлт өндөр гараад бүр чанар нь 80 хүрээд ирсэн чинь тэр группийн ахлах Шанга гэдэг хүн танаа текст задруулсан байна гэж хардаад дахиад шалгасан чинь тэрнээсээ өндөр дүн гарч ирсэн. Ягаад гэвэл хүүхдүүд яаж бичдэг аргаа мэддэг, өөрийгөө шалгадаг учраас ийм тодорхой үр дүнд хүрч байсан. Тэр ихлгээ манай багшаа төвгөр их бахархдаг юм аа. Тэгээ төв Өврангаа аймгийн баруун 5 суманд одоо энэ аргыг хэрэглээд энэгээр одоо жил болгон олимпиад зохион байгуулалт 6 удаа олимпиад зохион байгуулсан. Тэгээ саяын тэрэнд коронавигоос болоод энэ харин төр тусалж чадвармаа. Улаанбаатар хотын сонгон хайрхан дүүрэг 50 дугаар сургууль гэдэг олон сургуулиудын багш нар энийг хэрэгжилж тодорхой үр дүнд хүргэж байгаамаа.